Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний хичээлээр эхийг сонсож орчныг өөрчлөн бичиж гэсэн хичээл үзэх гэж байна. Хичээлийн дэг анхааралтай байна. Бусдыг сонсно. Цаг баримтлана. Зааврын дагуу ажиллаарай хүүхдүүдээ. Зургийг ажиглана. Орчныг тодорхойлно. Орчныг өөрчлөн төсөөлөн бодно. Дүгнэж бичнэ. За өнөөдрийн хичээлээр бид нар юуны тухай үзэх гэж байгаа юм бол зургийг сайн ажиглаад хараарай. Зүйтэй. Үлгэрийн баатруудын үлгэрийн тухай үзэх гэж байгаа юм байна шүү дээ хүүхдүүдээ. За зургийг ажиглаж сайн хараарай. Ямар үлгэрийн баатар байна вэ? Өвгөн алтан загас 2 байна. Зураг энэ үйл явдал хаана болж байна? Бид нар юуны тухай үлгэр сонсох гээд байгаа юм бол та нар юу гэж бодож төсөөлж байна вэ? Зүйтэй. Загасны тухай үлгэр байна. Тэгвэл бид өнөөдөр 3 загасны үлгэрийг сонсоод даалгаврыг гүйцэтгэнэ. Үлгэрийн баатар өвгөн маань өнөөдрийн хичээлд идэвхтэй сайн оролцсон хүүхдүүдтэй алтан загас өгч урамшуулна гэж хэлж байна шүү. Хүүхдүүдээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. Үлгэрээ сонсоорой хүүхдүүдээ. 3 загасны үлгэр. Урт цагт нэгэн нуурт ухаантай, залтай, тэнэг 3 загас амьдардаг байжээ. Нэгэн орой тэр нуурт хэсэг загасчид ирж түүнд маш их загастай болохыг олж мэдээд тэр өдөр нэгэнд оройтсон учраас маргааш нь эртлэн ирж ан хийхээр ярилцаад буцав гин. Тэдний үгийг сонсоод ухаантай загас нөхдөө дуудаж, "За нөхөд минь, саяын ирээд явдаг загасчид юу яриад явсныг мэдээвэц? Бид тэгэхлээр энд байх аргагүй болоод явчихлаа. Өнөө шөндөө багтан өөр тийшээ нүүхийг бодох хэрэгтэй. Нэгэнт энд байгаад жаргал идэлхээ өнгөрч хагцал зовлонд учрах болчихсон тул бид энд юундаа хоргодох билээ? Өөрсдийгөө байг гэхэд үр хүүхдээ бодох хэрэгтэй." Түүний үгийг сонсоод байсан залт загас "За харж байж болъё" гэж бодлоо. Тэр хоёрын үгийг сонсож байсан тэнэг загас таг хөхрөн өгүүлрэн "За юу л болов" гэж боджээ. Ухаанд загас тэрхэн зур усны гүн рүү шумбан алга болов. Маргааш өглөө загасчид ирээд тороо усанд тавьж эхлэв. Залт загас "Би яагаад ухаантай загасыг дагсангүй вэ? Гэвч ам гарахыг оролдоод үздэг хэрэг" гэж бодоод амьгүй юм шиг дээш харан хэвтээд усны мандал дээр хөвч гарав. Загас чинь түүнийг барьж аваад тор давуулан шидсэнд хурдхан гэгчин иргэн усанд шумбан алга болов. Харин тэнэг загас ийш тийш хөвсөөр байгаад баригдчихж гин. Ухаантай хүн учрах зовлон үрзчлэн мэдж байдаг гэсэн хэл зүг үүнээс үүдэлтэй ажээ. 3 загасны үлгэр. Даалгаврыг гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Сонссон үлгэрийнхээ орчныг төсөөлөн бодцгоё. Хүүхэд бүр дор дороо бодоорой. Үлгэрийн үйл явдал хаана болж байна вэ? Сайн тунгаан бодоорой. Бодсон зүйлээ зургаар илэрхийлээрэй. Бодож хийсэн зүйлээ бусдад тайлбарлаарай. Сайн байна хүүхэд бүрт нэг загас өгье. Хүүхэд бүр өөрийн ойлгосноо дэвтэртээ тэмдэглээд дараа нь бусдад танилцуулаарай. Ямар үйл хийсэн бэ? Ухаантай загас, залтай, тэнэг загасны хийсэн үйлийг бичцгээе. Бичсэн зүйлээ тулгаарай. Ухаантай загас шууд усны гүн рүү шумбан орсон. Залтай загас "За харж байж болъё" гэж бодсон амьгүй юм шиг усны мандал дээр дээш харан хөвсөн. шидэгдсэн, ус руу шумбан орсон.
Та нарынхтай таарч байна уу хүүхдүүд ээ? Тэнэг загас юу болов гэж бодсон. Ийш тийш хөвсөөр яваад баригдсан. Таарч байна уу хүүхдүүд ээ? Аюулаа сайх, цэцнийх, айхгүй байх, тэнгийх гэдэг үгийн утгыг 3 загсны үлгэртэй холбон тайлбарлаарай. Дор бүрнээ бодоорой. Бодсноо тайлбарлаарай. Бие биенээ үнэлээрэй. Ухаантай, залтай, тэнэг загсны үлгэрээс юу сурах хүүхдүүд ээ? Чи аль зан чанарыг нь өөртөө хэрэгжүүлэе гэж бодож байна? Тэгэлгүй яах вэ? Ухаантай загстай адилхан байх ёстой шүү дээ хүүхдүүд ээ. Үлгэрийн утга санааг ярилцъя. Үлгэрийн баатруудаар ямар хүнийг төлөөлүүлсэн байна вэ? Үлгэрийн үйл явдал хаана болж байна вэ? Үлгэрийн баатрууд ухаантай, залтай, тэнэг хүнийг төлөөлүүлсэн байна. Үлгэрийн үйл явдал нь нэгэн голын ирэг дээр болж байна. Хүмүүсийн хийдэг үйлдэл тэр хүний зан чанартай шууд холбоотой юм байна шүү хүүхдүүд ээ. Гэрийн даалгаварт үлгэрийн үйл явдал болж байгаа газар орныг сольж төсөөлөн бичээд зураг зураад ирээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.